За англи хэлний хамгийн нийтлэг хэрэглээтэй үйл үг болох, бодох буюу think гэдэг үйл үг байна. За тэгвэл think гэдэг үйл үгэн дээр бид I think of буюу of prepositionтэй хамт хэрэглэх, эсвэл I think about буюу about гэсэн prepositionтэй хамт хэрэглэх гэсэн хоёр хэрэглээ байдаг. Энэ хоёр хэрэглээг ялгааг суралцъя. За think of гэвэл бид тухайн үедээ зөвхөн санаанд орсон хурдан бодлуудыг бид think of-оор дамжуулж илэрхийлдэг. Жишээ нь whenever I see this photo, I think of my childhood. Эсвэл can you think of a good name for the project? За ингэж хэлснээрээ тухайн үеийн бодлыг асууж байна. Өөрөөр хэлбэл хурдан яг тухайн үед гарч ирэх бидний бодлыг. Харин бид think about гэж ашиглавал цаг хугацааны хувьд нэлээд урт хугацаанд бодсон. За нэлээд гүнзгий бодлуудыг илэрхийлэхдээ бид think about гэж хэрэглэдэг. Жишээ нь I have been thinking about quitting my job. За ингэж хэлж байгаа нөхцөлд тухайн үйл явдлыг удаан хугацаанд гүнзгий бодсон байна. За эсвэл I was thinking about our conversation yesterday. За тэгвэл мөн ижилхэн удаан хугацаанд гүнзгий бодсон байна. За ингээд хараад үзвэл think of болвол гинтийн төр зургийн бодлуудыг бид think of-оор дамжуулж илэрхийлдэг. Харин think about болвол урт хугацаанд бодсон гүнзгий бодол дээр ашигладаг.